Насаа хараад тэгээ яг ямар замаар явдаг вэ гэдэг талаар бичиж гэж бодлоо. Хасан ч үгүй. Яг ингээл гарч ирээл тэгэл ингээл харах юм бол яг ингээл 1 минутын дараа ирнэ гэж байгаа байхгүй. Яг сургалтаасаа гарч ирээл шууд ингээд те ийшээ тийчээ далихгүйгээр алхаал ирэх хэвээр. Тэгэл яг таарна. Яа зүгээр ирчээдэг нас. Яаж болно гараад байгаа зөө. Өстө ойрын хэдэн 7 хоногийн одоо нэг цаг агаарыг бодвол айгуу гоё цаг агаар байна. Тэгэхээр одоо өдөр автос руу явна. Бүргэд битгүү! Отоо! Янтагаа янгалтаата! Оромсож битгүү, бүргэд битгүү гэж тахт хаалт битгүүгээ тэнэгтэй тахыг. Зя, төснөөсөө буучлаа. Тэгээд одоо болохоор дараагийн автосыг хэлээ. Дараагийн автос болохоор 1 цаг 13 минут ирнэ. Дараагийн автосыг авчлаа. Энэ автосын болохоор яг хичээл тараас өөдөө явж идэг. Бах болсон бүрэн ингээд ганцаар явдаг. Ингээд л гэртээ ирж байгаа юм да. Тэгээ сайн. Тэгээ хамт амьдардаг яалаа маань 2 хүүхэд ер нь бол саяны автосаар ирдэг. Тэгээд яг хичээлийнх нь хуваараас шалтгаалаад заримдаа нэг юм ч юм уу, заримдаа хоёулаа, заримдаа тэр хоёр ч юм уу байдаг юм шиг байсан. Өнөөдөр бол яг дундахтай хамт гэлээ. Тэгээд бид хоёрын харилцаа ер нь бол нэлээ даачгүй бартн байдаг байгаа. Тэгээд ер нь мар хийсэн шүгэ гэдэг шиг. Яа. Ер нь бол би ингэж нэг тийм 11 сарын 19-нд ч юм уу ийм нэртэй яг ингээд дараа жилээ бол яг бодож байсан удаа бол байхгүй. Тэгээд яг өмнө жилээс яг ингээд 23 онд 24 оны ийм төлөвлөгөө хар зураг гэдэг ийм юу гаргаад нойр гаргаад тэгээ яг тэндээсээ 24 оны яг ингээд нөгөө нэг чухал нэг ийм одоо за яг энэ л яг зорилгын хэмжээнд юм байна гэдэг тийм 10 зорилго мөрлөгчлөө ингээд жилийн хугацаанд штэ. Тэгэж ингээд аваад тэгээ бусад зүйлсүүдийн за тэгээд одоо яг хаана явжсэн санахгүй. Томоохон хэмжээний тодорхой одоо тэр чинь нэг өдрөл хийгээл болчих юм чинь нэг тэгэл бүрхэл бүтэн жилийн зорилго гэж тавиад ах шаардлага байхгүй штэ. Тэгээд яг үлдсэн хэсгийг нь болохоор ингээд яг одоо сар-саруудаа ингэж оруулж өгч юм уу те яг ингээд бүтэн жилийн зорилго гэж авч үзэхгүй ч гэсэн ер нь тэр одоо хар цааснасаа харж агаад за ер нь би нэг иймэрхүү зүйлсүүд төлөвлөд байсан байна. Тэгэхээр энэ жижигхэн зүйлсүүдийг болохоор за ингээд хавар хийчээ, намар хийчээ, зун хийчээ, үл хийчээ юм ингээд яг
тэр чиглэл рүү цаг хугацаа руу ингээд оруулж өгөхөөр яг миний хувьд бол ямар ч гэсэн 24 он төлөвлөлтийн хувьд тэгээ яг ингээд зэрлэг одоо ингээд тавилтын хувьд тэгээд тэр нь биелэлтийн хувьд ингээд урд урдны жилүүдээсээ хамаагүй илүү ахиц дэвшилтэй байсан юм шиг санагдсан. Тэгээд мэдээж яриг бич одоо тийм хүн одоо л ингээл төлөвлөж сурж байгаа. Одоо л ингээл нэг тийм өөр өөртөө ажиллаж байгаа ингээд бичиж байгаа хүн штэ. Тэгээд ямар тач энэ хар зургийг гаргаад тэгээд одоо бүх юм ингээл тодорхой байна гэж бас байхгүй штэ. Ингээд яг нэг тийм 24 25 он тэр чихтэй ингээд миний нүдэнд тэг хамгийн гол нь энд чинь хар зураг гэж бичсэн бас учиртай ойлгомжтой тэр чинь бас юу ч болж магадгүй шүү дээ. Тийм учраас ерөнхийдөө тэгж хар зураг гаргах нь тэгээд тэр тусмаа тэг яг ингээд төлөвлөгч төвтөр хөтлөх дуртай бол сонирхолтой бол ингээд энэ бас ингээд жилиг ингээд хар зургаар гаргаж бас нэг үзэрээ. Тэгээд чухал зүйл 1, чухал зүйл 2, чухал зүйл 3 гээд бас нэг юм зүйл нэмчлээ. Тэгээ энэ дээр нь болохоор яг нэг тийм яг тухайн жилийн нэг тийм өөртөө хэлэх 3 зүйл ч гэдэм эсвэл яг ингээ баримтлах 3 зарчим ч гэдэм мэдгүй яг юу ч хийж болох учраас бас би бодож байгаад бичнэ гэж бодож байна. Ямар ч гэсэн одоо яг дараа жилд тодорхой байгаа зүйлсүүдийг бичээд тэгээд дараа нь болохоор ингээ тодорхой болгомоор байгаа одоо цаг хугацаагаа яг баримжаалаад ер нь бол ингээд дараа жилийн яг ингээд нэг жилийн дараа 25 оны 11 сарын 19-нд би хаана юу хийгээд байж ах вэ гэдгээ одоо мэдчих хэрэгтэй штэ. Тэгээд ядахнаа мэддгүү маа гэхэд хүн чинь төсөөлөлтөд за би яг тэнд тийм зүйл хийгээд явж гин гэдгээ төсөөлөх учраас тэрийг бас ингээд буулгаж өгөөд тэгээд одоо нөгөө бас нэг тийм одоо эрэг талаас нь бас ингээд сөрөг талаас нь харах хэрэгтэй. Яг ингээд миний амьдралд яг эрсдэлтэй юу тохиолдож болох вэ? Найрсал ингээд дэвшилттэй юу тохиолдож болох вэ? Тэгвэл энэ зорилгууд маань дэшээ дошоо хэр хэмжээгээр тэлж болох уу, хумигдож болох уу гэдгийг бас харандаа. Одоо нөгөө шууд жилийнхэн тайлан гаргаж одоо жилийнхэн хар зургийг гаргаж байхдаа одоо тухайн жилийг ямар жил байлгамаар байгаагаа одоо бичгтээ яг ингээд нэг талыг баримтлахгүйгээр одоо боловсрол, хүний хөгжил, эрүүл мэнд, одоо санхүү, харилцаа холбоо ч юм уу яг ингээд яг салбар хуваагаад тэгээд яг ингээд тухайн салбаруудаа ингээд тодорхой тооны жишээлбэл эхлээд нэг тийм 3 зорилго тавьж өгч юм уу тэгэж хуваагаад одоо зорилгууд тавих юм бол амар тэнцвэртэй жил байх бах гэж бодож байна. Ингээд зөвхөн боловсролдоо анхаарна гэвэл ингээд нөгөө нэг хувь хүний хөгжил, нөгөө нэг эрүүл мэнд чин, тэгэл эрүүл мэнд дотор сэтгэл санааны ч юм уу ингээд дасгал хөдөлгөөний ч юм уу ингээд яг дотор ингээд хуваагдах болохоор тэд нар бас ингээд алдагдах бах гэж бодоод тэгээд яг эхлээд нөгөө нэг өөрийнхөө ингээд бичгийг хараад тэгээ яг ингээд нөгөө нэг аль тал руугаа илүү их одоо нөгөө нэг одоо төвлөрөөд байгаагаа өөрөөсөө ер нь бол харах нь бас зүггээр ах. Тэгээд тэгснийхээ дараа болохоор ингээд за тэгвэл яаж ингээд өөрийнхөө амьдралыг юм тэнцвэртэй тэгээд яг ингээд урагшлуулах вэ гэдгээ бас бодолцож үзсэн зүгээр хаа. Яаж цаас харсан ч гэрэлтээд л явчих шүү дээ. Арай одууд байгаа юм шүү. Зогтох уу? Зогснаас худлаа өгсөн дээр л дээ. Үнэхээр гоё.
сүүлийн бараг 2 сар би тэр ширээн дээр ерөн сууж тэмдэглэл бичээгүй. Яг ингээд гадаад цаг агаар тийм таагүй эсвэл ингээд бороотой үргэлж ингээд нойтон байгаад исэн учраас тэгээд өнөөдөр энд цас орж ийн. Ингээд нэг тийм энэ бол миний энэ дээрээ тарсан анхны цас. Анхны цастай өдөр. Тэгээд амар гоё баярлаад байна нэг тийм. Ингээд цас харахаар ингээд догдолтой хүмүүс байдаг штэ. Яг нэг тийм мэдрэмж төрж ийн. Нэрээ үйл болсон юм шүү. Нэг яг энд ингээл бороо ороод энд ингээ хичнээн одоо ингээ өвөл болж байгаа ч гэсэн яг нэг тийм өвлийг би яг мэдэрч чадахгүйсэн байхгүй юу. Ингээд би бүр цас зүүдлээд хит удаа тэгэл яг цас орж ийн гэл тэгээ өглөөс ирсэн. Би одоо юу зүүдлээд байгаа юм болоо гэл. Тэгээд ахтаа хэлээл би бүр цас орж ийн гэж зүүдлээ. Тэгээд ингээл үргэлж ингээ бороо ороод ахлаар ингээд үнэхээр хүн борооноос залхахтай юм байна. Сүүл рүүгээ ингээд яг ингээд цонхоор харах болгонд нөгөө бороо гээл. Тэгээ хичнээн ингээд нар гарсан ч гэсэн 5 минутын дараа бороо орчиж байгаа байхгүй юу. Яа. Нэр удахгүй шинэ жил болох юм шүү дээ манайхаа гэж. Тэгээ та нарт илүү гоё харуулахын тулд би ингээд болох артлынхаа камераар бичиж харуулж байна. Тэгээ ингээд миний үнцэг амар тэнэг мэнэг байгаа бол уучлаарай. Би өөрийгөө харахгүй байгаамаа. За явж бүгдөө ер нь эргэн тойрныхоо харъя. За тэгээд ер нь бол орцгой доо. Тэгээ бас хитрхээ бас нороод ээж болохгүй байх бах. Тэгээд угаасаа ер нь удаан орох бол бүр илүү гоё л болох байх гадаа. Тэгэхээр тэр үед нь авъя. Зээ өнөөдөр бол нөгөө нэг алдарт их цэвэрлэгээний өдөр байгаа. Тэгээд бүх угаалгуудаа хий, хоёр өрөөгөө цэвэрлээ. Тэгээд хогоо хаяа. Бүх юмаа зэгслээ гэж бодож байна. 24 оны 9 сарын 16. Бүгдөө хогоо асгацгаая. Окей. Ингээд эн чи одоо бүр ингээд нүсэр юм аа штэ. Энийг одоо ингээд нөгөө ирж авчирч байрлуулсан гэж боддоо. Тэгээ ингээд үйл ажиллагаа дуснараа дахиад энийг хураа. Та нарын толгой өргөж гинөө. Толгойч яргуулсан болчихлоо.
Тига шинэ үзүүчд болсон. За чин бүр надаас ганган болсон. Тига. Зя бүгдөө өнөөдөр сургалт руугаа яаж явдаг вэ гэдэг хэсгийг бичицгээе. Өнөөдөр жоохон хорвиноос салхи ингээд мэтрээд тахгүй. Тэгэхэр ч бас дулаах юм байна үгүй. Ингээд салхи бас яахгүй гэдэг чинь. Сургалт руугаа явцгаая. Матла. Чиний машины дугаар хэдээд дууссан бэ? 9-өр. Тусургаач. Чи над хууль зөрчгүй гэж амлаа. Амлаа. Дөрөвд өдөр замын хөдөлгөөнд орж болохгүй шүү мэдээ. Хээ хаа. Энжи. Би тэгэхэд хурмтай ямар машинаар явах юм бэ? Автобус гэж нэг сайхан унаа биш шүү дээ. Янзаг минь. Зя. Эхний автобус ирж байна. Усан хосд цаасаа уурчуу чатад цугаа чимгэндө багтамбар сүнөөхө шатаачгүй эмэгтэй бавли Оонэрэ нүгөө цаасаа чин явна чин юуплин сарааня чисэн сари цалин чин босон одоо хаантай нормдоо юу гатаа юу хандаа Шот скотчтэй. Бүгдийг хийж үзье. Усан хосд сахлаар хурч үрцэг зүүж өдөнд хабайсан өхөшин таачгүй эмэгтэй болью өнөр нөгөө залуучин яа язуучин юу гин сара аня ичсэн нүү сайн сайхан болсон нүү одоо хандаа Танайх бол нүүрс төлдөг. Манайх бол папришиг төлдөг. Гэхдээ бүгдээрээ энийг дуртай шүү дээ.